Би одоо ингээд нэлээд сайн болцсон ажилчтай бол хэлдэг юм. Гэхдээ чи одоо ингээд ганцаараа сайн байх чинь чухал биш. Чиний доор ажиллаж байгаа сэлэсрүүд, механикууд хэр зэрэг энэ жил чадамж суусан чинь чиний ажлын үр дүн. Тэрнээс чи ганцаараа сайн байгаад доод хүмүүсөө хөгжүүлээгүй байх юм бол чи бол тийм сайн биш ээ. Тийм учраас ихэнх хүмүүсийн одоо ажиллаа ахалж байгаа албан тушаалтнуудыг бол би доод хүмүүсээ хэр сургаснаар нь дүгндэг байхгүй юу хамт олно. Би бол улирал болгон түүзийн хурал болохоор нэг дараг хийн, хуцаа эзэмшдэг хурлаар нэг дараг хийн. Би бусад нь би инженер байхгүй, зохион бүтээгч инженер. Би инженерийнхаа донд ажилчдынхаа донд бусад одоо 361 хоногт инженерийн ажлыг хийн. Тэгжээж би өөрөө амьд байна. Өөрөө сэргийг байна. Юмыг дандаа зааж өгөн, дахиад буцаад сурна. Зарим одоо яг компанид өрөм мөрмөр ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба, инновацийн алба гэдэг компаниуд ингээд би бол тэрний нэг тийм ач холбогдол өгдөг. Тийм учраас би тэнд нэг дарга байхаас илүү багш байх дуртай. Би тэнд эзэн байхаасаа илүү тэдний найз хамтрагч байх дуртай. Одоо өнөөдөр гайхамшигтай юм гар утас гэж гайхамшигтай юм байна. Тийм учраас одоо ахлах инженерүүд, топ инженерүүдийн хамгийн сайн гар утас та хоёр авч өгдөг байхгүй. Яагаад гэвэл компаниас авч өгдөг юм тийм. Компаниас өгдөг. Яагаад гэвэл тэр утас чинь биднийг секунд тутам хоорондоо мэдээлэлээ солилцох болохгүй бүтэхгүй юм чинь газар дээр нь зургийг аваад, видеог нь аваад өөрсдөө шийдээд өөрсдөө шийдэж чадахгүй бол Москвад байгаа, Бээжинд байгаа Токиод байгаа ижил төстэй хамтрагч компани руугаа зургийг явуулаад за манай дээр нэг ийм асуудал байна яаж шийдэх үгээд ийм хурдтай моментальны шийдэх бас ингээд дэд бүтцийг компанид бий болгохгүй бол энэ үйлдвэрч өөрөө технологийн процесс чинь янз бүрийн шинэ асуудлууд гарч ирдэг байхгүй. Одоо өнөөдөр чи тэрийг яриад дөнгөж завсарлахад чинь би чатаараа 5 6 ажлуудыг амжуулаад ингэтийг игүүлдээр ингээд тэгэхээр бид нар бас энэ Google гэж гайхамшигтай ертөнц интернетийг хүртэхийг бүр тултлан хүртэх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ нэг группт байх юм бол нэг хүн нэг одоо за энэ нэг юм ингээд дуутай байна энийг яаж янзлах уу гэдгээ 10 хүний групп дээр тавьчих юм бол тэрэнд нь ингэж хийвэл дээрээ гэхээр 9 хүн чинь хамт сураад авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдралыг бол заавал ингээд нэг самбар ингээд дээр хүн юм бичснээр сургалт гэж болохгүй. Бидний амьдралын процесс өөрөө тасралтгүй сургалт.